Өглөөний мэнд та бүхэндээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Сөүл хот дахь Галил Монгол чуулганы пастор Төрмөнх байна. За энэ өглөө эзний үгнээс бас хамтдаа суралцгаая. За би Библийн хэсгээс уншия. Тэгээд Иохан номын 3 дугаар бүлгийн 5 дугаар хэсгээс өнөөдөр хамтдаа суралцъя. Тэгээд бас ойлгосон зүйлийг та бүхэндээс хуваалцъя гэж бодож байна. За энд эзэн Иесус Христ бас гайхалтай өрөөлийг бас энэ онцгой ойлголтыг бидэнд өгсөн юм үйл явц болж байна. Есүс үнээр би чамд хэлье. Хэн ус болон сүнснээс эс төрнө тэр Бурхны хаанчлалд орж үл чаднаа гэсэн багт. Тэгэхээр энд Бурхны хаанчлал гэдэг ийм ойлголт байна. Тэгэхээр эзэн Есүс Христ хүн төрлөختөнд ирснээр Бурхны хаанчлалын тухай гайхалтай ойлголтыг, шинэ ойлголтыг, бас онцгой ойлголтыг өгсөн. Тэгээд энэ Бурхны хаанчлал дотор бид амьдарч мөн түүгээр зогсохгүй ирээдүйд бид тэр Бурхны хаанчлалд мөнхөд амьдрах тухай ойлголтыг хүн төрлөختөнд тунхагласан байдаг. Тэгэхээр яг энэ хаанчлалд орох тухай бас нандин онцгой ерөөлийг бидэнд өгсөн юм аа. Тэгэхээр энэ хаанчлалд орохын тулд хамгийн гол зүйл нь бид нэр дахин төрөх гэдэг энэ ойлголт байдаг. Тэгэхээр дахин төрөх гэдэг энэ ойлголтыг хүмүүс бид сонсохдоо тийм инээдтэй бас шоолмоор магадгүй бас ичгүүрд ормоор ч юм шиг ийм ойлголт байдаг. Гэхдээ энэ нь Бурхны хувьд боломжтой зүйл юм а гэдгийг маш тодорхойгоор Бурхан хүн төрлөختний амьдралд илчилж өгсөн байдаг. Тэр яг л энэ үйл явц яг энэ Библийн яг энэ хэсгүүдээр бас болсон байдаг. Тэгэхээр бид нар урд хэсгүүдээс харах юм бол фарисеучуудын нэгэн удирдагч багш буюу нэг өсөндөө нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн бас байж болох ёстой тэр бүхий л байр суурьуудыг дэлхийгээс шаарддаг тэр эрдэм мэддлийг боловсруул аливаа зүйлсийг ингэж өөрийн болгож чадсан ийм нэгэн удирдагч шөнөөр эзэн Есүс Христээр яриад асуусан байдаг. Хүн ер нь хоёр дахь ихэнх хөвлөд орох боломж байгаа юм уу? Тэгээд энэ бас сонирм шүү. Би бол уулын таныг Бурханаас ирсэн хүн гэж хүлээж авч байгаа. Яагаад гэвэл таны энэ дэлхий дээр хийж байгаа зүйлс Бурхан л байхгүй бол боломжгүй зүйл гэдэгт бол би итгэж байна. Би хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байдаг. Тэгээд нэг талаас дэлхийн нүдээр харах юм бол энэ маш мэргэн тэгээ маш зөв асуултыг эзэн Есүс Христээс ирж асууж байгаа л да. Хүн ер нь хоёр дахь удаага ихийн хөвлөд орж төрж болох уу гэж энэ нэр нь боломжтой юу? Энд их тийм эргэлзээ төрүүлж байна гэдэг ойлголт. Өнөөдөр ч гэсэн бидний хувьд эзэн Есүс Христэд итгэж мөнх амийг авна гэдэг энэ ойлголт бол өөрөө бас тийм эдрэтэ юм шиг дэлхийн ойлголтоор магадгүй хүний ойлголтоор бодоход энэ боломжгүй зүйл байна. Харин гэхдээ Бурхны хувьд бүх зүйл боломжтой гэдгийг та бас хүлээж аваарай. Та бас энэ зүйлд итгээрэй гэж эзний нэрээр ятгахмаар байна. Тэгээд хүмүүр Бурханд итгэлээ өгч эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирж итгэлээ өгсөн итгэлд итгэж үнэхээр тэр мөнх амийн эзэн байгаасаа гэж эзний нэрээр бас өрөөмөр байна. За тэгээд энэ үед эзэн Есүс Христ яг юу гэж хэлсэн бэ гэхээр дахиад тухайн хүний хариултанд маш тодорхой ойлголтыг өгсөн. Буюу энэ дахин төрөх нь ийм хоёр утгыг илэрхийлж байгааг нь хэлж өгсөн байна. За нэг нь юу гэхээр хин ус бол уснаас төрөх гэж байгаа. Хин гэдэг нь энэ нь бүх хүмүүсийн тухай ярьж байгаа. Хөгшин, залуу, хөөхөд, тэгээд эрэгтэй, эмэгтэй гэд хүн төрлөختөнд байгаа. Гадаад, дотоод ямар ч үндэстэн байж болно. Хүн гэдэг энэ оршихуйг тээж байгаа хүн бүртэй холбоотой зүйл буюу энэ хүн уснаас төрөх тухай ойлголтыг ярьж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө энэ нь усанд болохуулах буюу усаар өөрийгөө угаах тухай ойлголт. Хэр бүртгээ арилгах тухай ойлголтыг хэлж өгсөн гэсэн. Бид нар өглөө босоод усаар нүүр гараа угааж бүх гарт байгаа нүүрэн дээр байгаа хэр бүртгээ бид нар угаанж арилгадаг шүү дээ. Тэгэхээр үүнтэй адил хүн яг энэ усаар болохуулж тэгэл усан дотор юу нэгсэндээ
үрд байх боломж байхгүй шүү дээ. Харин энэ усаар бид нар одоо хэр буртыг буюу одоо энэ бүх зүйлийг угаах нь одоо хуучин хүнээсээ салах тухай ийм ойлголтыг хэлж өгч байгаа гэсэн. Нэг өсөндөө хуучин хүнээ өхүүлээд шинээр амьдрах тухай ойлголт гэсэн. Нэг өсөндөө усаар одоо төрнө гэдэг нь бурхантай холбоо тогтоох гэсэн ойлголт байна. Тэгэхээр хуучин хүнийг өхүүлж шинээр бид нар дахин амьдрахдаа бурхантай холбоо тогтоон амьдрах тухай ойлголтыг хэлж өгсөн байна. За хоёр дахь ойлголт нь юу вэ гэхээр сүнснээс буюу ариун сүнсээр төрөх тухай ойлголт. Тэгэхээр ариун сүнсийг ер нь бол ихэвчлэн бас галаар төсөөлдөг л дээ. Одоо төлөөлүүлдэг. Тэгэхээр гал гэдэг ойлголт бол монголчууд бидний хувьд бол бас юм өргөн хэрэглэн байдаг. Одоо бид нар өдөр тутмынхаа амьдралдаа яг одоо сүүлийн үед хотчоод янз бүрийн одоо тоног төхөөрөмжн дээр хоол ундаа хийж ин л. Тэгээ ер нь бол бид нар эрт дээр үе харах юм бол галан дээр хоол хүнсээ хийж иддэг. Нэг өсөндөө өнөөдөр ч гэсэн бид нар одоо зуны дэлгэр цагт хөдөө гадаа явахдаа одоо тий гал төлж, хээр гадаа гал төлж, тойрч суун одоо бид нар сэтгэлээ баясгаж мөн түүн дээр бид нар өдөр тутмынхаа хоол хүнсээ хийж иддэг. Буюу монголчууд бид нар одоо галын талаарх өргөн ойлголттой байдаг. Тэгэхээр гал гэдэг бол өөрөө энэ галын одоо үндсэн одоо цөм оргил хэсэг нь өөрөө юу гэхээр одоо дээшгээ одоо оргилсан, одоо тэмүүлсэн, одоо тий цойлсон ийм одоо үйл явц байдаг. Тэгэхээр яг үүндээ яг ариун сүнсээр тэр сүнсээр дахин төрнө гэдэг нь өөрөө тэр сүнс дотор цойлох. Тэр сүнсэнд өөрийгөө одоо өгч тэр цойлолтын донд амьдрах тухай буюу бүр нарийнаар ярих юм бол энд амар тайвны тогтоогч болон одоо амьдрах тухай амар тайвныг тэгээ энэ дэлхийн амьдралдаа бид нар тэр амар тайвныг тэр бурхны хаанчлалыг бий болгох тухай ойлголтыг хүлээж авах гэсэн одоо зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр ийм хоёр зүйл гарч ирж байгаа. Нэг нь юу гэхээр усаар буюу бурхантай харилцаа тогтоох. Бурхан дотор одоо бурханд амьдралаа даатгах тухай ойлголт. Нөгөөх нь яг энэ амьдрал дотор энэ ариун сүнсний оргилсан тэр одоо хүч дотор одоо тэр ариун сүнсээр удирдуулж амьдрах тухай ойлголт. Тэгээ бүр ингээнээр ярих юм бол миний зүрх сэтгэлд би одоо өөрөө биш, миний хүсэл биш, бурхны хүсэл орж ирж яг бурхны тэр ариун сүнсээр удирдуулан амьдрах тухай ойлголт нь өөрөө дахин төрөх буюу тэр бурхны хаанчлалд орох гэсэн юм ойлголт байна. Тэгэхээр энэ тий хүн төрлөختний одоо энэ гайхалтай мэдлэг мах бодоор одоо тий олж мэдсэн зүйлээс илүүгээр бурхнаас өгөгддөг ерөөл байна. Мөн цаашгаа бид нар үргэлжлүүлээд саяны 5 дахь хэсгийн дараагийн хэсгийг харах юм бол энэ дээр бас маш тодорхой хэлж өгсөн байна л. Юу гэсэн бэхээр махбодоос төрсөн нь махбод, сүнснөөс төрсөн нь сүнс билээ гэсэн байна. Одоо бид нар энэ хуучин хүн буюу энэ дэлхий дээр бид нар яг энэ махбодынхаа дагуу амьдарч байгаа бол харин бид нар эзэн Есүс Христийг хүлээж авснараа түүнд амьдралаа даатгаснаар одоо бид нар яг тэр сүнс дотор тэр дахин төрсэн амьдрал дотор хуучин хүнийг өхүүлж шинээр тэр бүх зүйлийг эхлүүлсэн. Нэгэсэндээ бурханд амьдралаа даатгсан, бурханд итгэж амьдрах амьдралыг ирээдүйн тэр мөнх амьдралыг мөн энэ дэлхийд тэр бурхны хаанчлалыг тогтоож амьдрах амьдралд өөрийгөө өргөх тухай ойлголт нь дахин төрөх юм аа гэдгийг өнөөдрийн эзний үг биднэрт өгж байна. Тэгээ тийм учраас ах トゥ нараа хамтдаа одоо бидний амьдралд яг өөрийн дагуу амьдарч байгаа тий тэр өөрийн хүслийн дагуу амьдарч байгаа тэр хуучин амьдрал байгаа бол тэрийг бид нар хамтдаа эзний тэр сүнс дотор өхүүлж эзний сүнс дотор бид нар орхиж харин эзний сүнс дотор бид нар шинэ амьдралаар үнэхээр өдрөдүүлсэн тэр амар тайвны бурхны хаанчлалын амьдралаар өдрөдүүлсэн тэр амьдралыг хамтдаа одоо өрнүүлцгээе. Тэгэд энэ шинэ өдөр таны амьдрал яг л энэ гайхалтай ерөөл дотор байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. Эзэн та биднийг ивэх болтугай.